font хэсгийн эхний дөрвөн команд болох одоо фонттой холбоотой командуудыг тайлбарлаж өгөх байгаа. За командуудаа тайлбарлахаас өмнө хэдүүлээ текст бичиж үзье те. За монгол хэл дээр сайн байна уу? За та бүхэн хичээлдээ анхаарлаа хандуулаарай гэж бичээ. За энэ текст мэдээллийг эдгээр дөрвөн одоо командаар яаж форматлж болох вэ? Энэ дөрвөн командыг энэ текстэн дээр хэрхэн ашиглаж болох вэ гэдэг талаар үзье те. За эхний команд маань болохоор энэ font гэсэн команд байгаа. За хэдүүлээ энэ шар сум маань болохоор курсор гэж бид нэрлэдэг те. За мөн mouse гэж бас нэрлэдэг, хулгана гэж бас нэрлэдэг байгаа те. За курсороо эхлээд энэ юун дээр очиж байрлуулна. Font гэсэн команд дээр очиж байрлуулна. Тэхийнхаа өмнө энэ нөгөө нэг хоёр текстээ select хийх буюу сонгох хэрэгтэй. За сонгосныхаа дараа font гэдэг команд дээр очиод та бүхэн харж байгаа бол за би жоохон том руу олчих. Харж байгаа бол энэ font гэсэн эзний хажуудлын доош харсан жижиг сумн дээр дарна. За ингээд дараад орохоор танд маш олон төрлийн фонтууд гарч ирж байгаа. За фонт гэдэг маань юу вэ гэхээр энэ текстийг хүний нүдэнд яг ямар байдлаар харуулах вэ гэдгийг шийдэж байгаа гэсэн үг тийм. За ер нь бол Excel-ийг нэнгүүд энэ Calibri гэдэг фонд бол автоматар гараад ирдэг. За Calibri-гаас гадна бид нар Arial гэдэг фондыг бол монголчууд бол үргэлж ашигладаг байгаа тийм. За хэрвээ Arial гэдэг фондон дээр дарахаар текст маань арай жоохон томорч харагдаж байгаа тийм. За жишээлх юм бол хэдүүлээ ингэхтэй сайн байна уу гэдэг текстийг аваад зөвхөн сайн байна уу гэдэг текстээ аваад тэгээд яах вэ гэхээр font гэдэг хэсгийн жижигхэн доошоо гарсан сумн дээр дарахаар фондуудын сонголт гарч ирнэ. За Arial гэдэг хэсгийг дарахаар за та бүхэн хичээлдээ анхаарлаа хандуулаарай гэдэг тексттэй харьцуулахад сайн байна уу гэдэг текст маань илүү тодорсон, арай жоохон том болсон байна тийм. За илүү бүр тод харуулгыг гэх юм бол Arial Black гэдэг сонгодог ч юм. Арай жоохон нарийнхан болгоё гэх юм бол Arial Narrow гэдэг фондыг сонгодог ч юм уу тийм. Гэх мэтчлэнгээр та өөрийнхөө хүссэн фондыг font гэдэг команд дотроос сонгох боломжтой. За монголчууд бол ихэнхдээ Arial ч юм уу эсвэл энэ Times New Roman гэдэг команд фондыг бол ихэвчлэн сонгоод байдаг. За энэ нь тийм. Энэ нь бол арай цэцтэй бас харагддаг. Зарим хүмүүс бас энэ Tribuchet гэдэг NS гэдэг бас юм фондыг бол сонгодог. Зарим нь бол Verdana гэдэг ч юм уу тийм. За ингээд та өөрийнхөө хүсэлт нийцсэн ийм фондуудыг бол сонгох боломжтой байдаг. За эхний команд нь болохоор текст мэдээлэл. За текст мэдээлэл байж болно. Эсвэл зүгээр тоо мэдээлж байж болно. За шилжмэл 500 гэдэг тоог оруулъя тийм. 500 гэдэг тоог оруулахаар за яг одоогийн байдлаар бол Calibri гэдэг фонт дээр байна тийм. За Calibri-га бид нар Arial Black болгох юм бол арай жоохон том болж ирж гин гэсэн үг шүү дээ. Arial Narrow болгох юм бол илүү том болно гэсэн үг. За дараагийн маань команд болохоор энэ текст мэдээлэл эсвэл энэ тоо мэдээллийг бид нар хэр том жижиг байх вэ гэдгийг шийдэж байгаа гэсэн үг тийм. За логогоо жоохон ажиллуулчих. За тэгэхээр за сайн байна уу гэдэг текстээ дахиад select-лэх буюу сонгоно гэдэг маань өөрөө хэлэх юм бол курсороо очиж байрлуулна гэсэн үг. За сайн байна уу гэдэг текстийг сонголоо. За font хэсгийн хажуу талд байгаа font size гэж байгаа командн дээр очиод доошоо гарсан хар сумыг дээр дарахаар сонголтууд гарч ирнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ текст маань хэр жижиг том байх вэ гэдгийг зааж байгаа гэсэн үг тийм. Ер нь бол автоматар 11 дээр бол тохирцсон байдаг. Хэрвээ 11 илүү одоо том байна гэж үзэх юм бол та 10/8 гэдэг жижигсгэж болно. За 11 бол юу ер нь жижиг харагдаж байна гэх юм бол 11-ээс дэвшлүүлээд ингээд 16, 18, 20 гэдэг ингээд дэшоо 72. За бүрж их одоо нэмэгдүүлэх боломжтой байдаг гэсэн үг тийм. За хэрвээ текст мэдээлэл байх юм бол за сайн байна уу гэдэг маань гарч ирнэ. За тэгээд та бүхэн хичээлдээ анхаарлаа хандуулаарай гэдэг текст маань одоо ямар нэгэн одоо текст байлаа гэж бодоход гарчгийг бид нар илүү томруулах шаардлага гардаг шүү дээ. Тэр тохиолдолд сайн байна уу гэдгээ тэрэндээс харж агаад 18 эсвэл 20 22 гэдэг ч юм уу те ингээд тохируулах боломжтой гэсэн үг.
За түүний хажууд талд байгаа хоёр команд маань ямар команд вэ гэхээр энэ текст мэдээлэл том мэдээллүүдийг одоо ингэж гараасаа ингэж оруулахгүйгээр зүгээр нэг товчлоор дараад томсгох эсвэл багасгах үгүүдийг гүйцэтгэдэг гэсэн. За жишээлх юм бол бүх мэдээллүүдээ бүгдээрингийн сонгох буюу select хийж агаад энэ хэсгээр том хэсэг байгааз түүний дээдлэлд жижигнэр юу тавьсан байгаа гэсэн. Дээш харсан цэнхэр зураг байгаа те. За энэ бол font буюу одоо энэ текст мэдээлэл том мэдээллүүдэд томсгоё гэдэг команд гэсэн үг те. За энэ дээр дараад үзье. Тэгэхээр ингээд томсож байгаа нь харагдаж байна те. Яаж томсож байгаа нь энэ хажуу талын нүдэн дээр харагдаж байгаа. Одоо жишээлх юм бол яг одоо юм байдлаар 20 фонттай байна гэсэн үг те. За энэ бол арай жоохон том байна гэд үзэх юм бол түүний хажуу талд байгаа одоо фондыг багасгадаг команд гэдэг байна гэсэн үг. За багасгадаг команд нь болохоор жижигхэн хэсэг байгаа бөгөөд түүний дээдлэлд цэнхэр юм жижигхэн доошоо харсан тэмдэглэгээ байгаа. Гурвалжины тэмдэглэгээ. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за энэ фондыг бол багасгана гэсэн. За хэдүүлээ дараад үзье. Ингэхээр бидний фонд багасаад сая 20 байсан бол 14 дээр очиж байгаа гэсэн үг тийм. Тэгээд 2 нэгжээр ингээд нэмэгдээд эсвэл хасагтаад явдаг гэсэн үг.